За өнөөдөр ингээд энергетик хөлбөрөөс зохион байгуулж байгаа. Энийг ярьсан өөрчлөлттэй ажиллаж байгаа. Одоо эхэлж байна. За энэ ярьсан маань эрчим хүчний сургуулийн 60 жилийн зориулаад Монгол Улсын гарын багш Амбагийн манлын нэрмжтэй клубын үйл ажиллагааны эхлэл болж байгаа нарыг. За тэгээд энэ үйл ажиллагаанд бол өнөөдөр хамгийн ихний одоо зочноор 2006 оны төгсөж 5 оны төгсөж Монгол багш маань одоо ангидаас анги хүүхдүүд Жанслын балиндын инженер авч байна. Дугаанаас класснаас дөрөв хугацаа компани 100 цагийн техник төлөв хариуцсан инженер ажилладаг. За ингээд балиндын инженерээс үнэлгээ сонсоод хэлээ. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бас амрын бишээ өвлийн тэрүүн сарын шинэ нэг цаг харсан байна. Тэгээд та бүхэн ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд өнөөдөр ярилцлага чөлөөтэй байгаа. Тэгээд чөлөөтэй ярилцлага учраас ерөнхийдөө сэдв маань миний мэрэгжил миний амьдрал гэсэн юм сэдвээр явж байгаа учраас та хэрхэн энэ мэдлэгийг сонгов? Яагаад энэ сургалтаар болов? Сургалт хугацаанд одоо хуучин сонирхолтой түүхээс ярилцж өгөөч. Намайг Чанслын галинд өгдөг. Би 2000 онд 10 жилийн 19 дугаар сургуулийг төгсөөд тэгээд шинжлэх ухааны технологийн сургууль шалгалт авах конкурс өгж байгаа явцдаа дугааны захиас парц юм. Сонссон ч нэг нь ихэр гоё санагдаад тэгээд сонгоцсон хөвгтэй. Тэгээд бид чинь 60 хөвгттэй. 62-д орж ирчихсэн. Тэгээд 60 гэхэр чинь 2 байгаа. А, Б хоёр байгаа. А нь болохоор ташмуудсан багштай турбины нэгж ирэх байгаа та. Б нь бол нодлох багштай 100 метрээс сонгож орчихсон. За ингээд анх хангийнхантайгаар тэр үе чинь кредит системүүд өгж шилжчихсэн байсан. Тэгээд гिचээл бол нэг анги өдөр юунд оршуулгүй ангийнхантайгаа бас анги өгч. Тэгээд нэг яг нь сонирхолтой юм тийм инээдтэй үг болж исэн юм аа. Багш ангидаас хорлыг. За тэгээ хорлыг болсон чинь өрсөлдчихүүгээр нэг нэмээр ангинаас сонгогдтыг шууд хорол дээр надаас өөр хүн юу? Жоо сонтой шүү дээ. Тийм өрсөлдчихүүгээр сонирхол гарч ирсэн. За тэгээд бас нэг байжсэн чинь манай ангийн нэг нэм даваа гэж залуу. Багшаасаа асуугаар за ангийн дарсан дөнгөж сая гараа явсан галинд өгөөд хүн байгаа. Тэгээ ангийнхнаа аваад зузаар гिचээлийнхаа сонголтыг тэр ядлаа явуу. Зөвлөгөө өгсөн юм. Гэсэн манай он гарангуудаа миний нэрийг мартсан. Тэснэ аваар нэртэй болохоор тэгээд нэм давааташ нэг бүтэн семестр өнгөрсний дараа юм таньдаг болж танилцж эхэлж ирсэн юм да. Тэр үед чинь бас бидний сонгож өөр байсан шүү дээ тий. Бид нэр тэр үед чинь болохоор ингээд цаасан дээр хичээл сонголтоо хийгээд бас нэрээр гар ус зургуулж явдаг байсан. Тэгээ нөгөө хүүхд болгонд хийж явахаар нэгдээ таах. Тэгээд нэг хэсэгтээ ажил хаана явж байгааг мэдэхгүй шүү дээ. Нөхцөл байсан. За тэгээ энэ мэргэжлийг эзэмшээд авахгүй ямар санагдав? За ер нь бол мэргэжлэрээ багтгаа. 2005 оны 1 сард бид сургуулаа төгсөөд тэгээ наа багш маань ажиллаа гэж гисэн. Монгол багш маань шавьгаа ажил оруулж өгдөг гэдэг байсан. Тэгээд тухайн 100 цагийн дараа галуу тарах гэж юм байлаа. Одоо 100 станцд маань судалгаа өгчтэй албаны дараа хийж байгаа. Тэгээд галаадаар авсан. Тэгээд галаадаар гэж ярьж байгаа юм байлээ. Тэгээд анх ажилд ороод 2005 оны 3 сард 1 сард төгсөж 3 сард марч байгаа шүү дээ. Хамгийн анх бол туслах тоноглолтын машинч буюу терминч юус анхны ажил маань эхэлсэн. Тэгээд түүнээс хойш 2 жил болоод байна. 2007 онд зугны туслах машинч болоод 9 оны 3 сард зугны машинч юм зэрэг хайраад байгаа шүү. Тэгээ 11 онд нахлах машин хийж байгаа. Тэгээ 13 оноос голын машин хийж байгаа. Тэгээд одоо тэгээд 100 зэрэгтэй техник технологийн инженерийн ажил хийгээл явж байна. Диплом бол 100 гаруй болсон. 100 гаруй болсон. 400 гаруй зүйлийнхаа дурсан жишээ. За манай анги чинь мөнгө кадр гэдэг Монгол онцгойдог бүх байлаа. Тэгшээгийн мөнгө кадр. Одоо Energy компани.
Тийм. Эсхийн. Яам нас байсан тийм. Тэгээ яам гэж. Яа мөнгө алдартайгаа хоёлаа мөнгө алдар манаас болгоны хөдөөний өрөөтэй. Тэгээ манай тухайн сонсголонд байдаг л хоёлаа ингээд дэлгүүрийн шилэн лангуу хэлүүлж байгаа доороос нь өдрийн ирэл тусгаж байгаа. Тэгээ одоо шиг нөгөө автогдад зорчин шиг гараараа 2 мил гэж аанаа болгож байгаа 420 зургны дагуу өглөө нийтдээ 4-ийг зурж байгаа гэсэн. Тэгээд өдөр хичээлдээ суучаа шинжэнгөө зураад тэгээд хүн 5-6 гэж унтаал өглөө босоод хичээлдээ яваа. Ийм байдалтай нэг 14 хонсон. Таад нэг зураг хэд удаа зураг? Гоё юм хандаагаар бүдгхэн зурж байгаа тэгээд нөгөө дүүштэл. Тэр бол 600 ч зурж ирсэн. 600 ч 3 удаа зурж ирсэн. Эхнийхдээ яг хандаагаар зурж явж байгаа. Дүүш болдог шүү дээ. Тэгтээ алдаа. Тэгээд нэг биехээр ачмаа болчдөг учраас шинээр хэрэг зураад. Дараагийн ихтэй юм болохоор нэг гэрлүүлж байгаа бас алдаа гаргаад. Тэр 3 удаа зурж ирсэн. Битээш нэг 640 зурсан шүү дээ. Пержентэй гадаа. Тий. Тэрийг нь пержентийг зурж ирсэн. Тэр чинь бүр илүү яа та. 640 зурсан. 300 мөнгө батлаа авсан юм асуу. Жон боломжтой чадaltaй гэсэн үгтэй 640 үүддэг байсан л аа. Мөнгө толгойд тийм хөө. Өөрөөр хэлбэл ийм нэг юм хэмцэлтэй. Ийм болохоор энэ бол энийг үгүй. Энэ бол арай том процесс өөрөөр шахах боломжтой. Тэгэхээр нэр арай том. Тэр чинь бас тооцооны аргачлалууд нь жоохон өөр ажиллагаа хийх хэрэгтэй. Үүнээс хамаарат тэгж явдаг байсан. Юу тэгж юу юм хатдаг байсан. За ерөнхийдөө төгссөн ажилдаа болсон. Тий. Мэргэжил эзэмшсэн байсан. Ажилдаа ямар бэрхшээлд болох гэж байна. Ажилдаа бол за нэгч бэрхшээл гэдэг гайгүй. Олон нөгөө юу гэдэг нөгөө ээлжинд явдаг. Ээлжинд явахаар өглөө буугаар ихний өдөр бол нам уддаг. Тухайд аав ээж манаас зүгээр нойр онцсон байгаад үйлдвэрлэл явуулж байгаа юм чинь дуу чимээ ихтэй. Энэ бол энд бол бие хүчний ажил байна. Тэгээд энэ өглөө буугаар их унтдаг. Ачны нойр даах яасан бол тийм ингээл залуу байл. Тэгээд сүйдээ болоод болсон л да. Ээлжинд одоо 8 жил явсан гэдэг юм. Ээлжийн ажил бол сайхан. Ээлжийн ажил бол яг засварын ажил гэх юм уу одоо өдрийн ажил ажилтнтай харьцуулбал бүх юм цаг хугацаатай болдог. Энийг хаалтыг нэг жоохон байж байгаа амарч байгаа таачих гэсэн юм байхгүй. Цаана доголдол таслал гарах гээд байгаа. Томгол усах гээд байгаа учраас надад цаг хугацаатай уралдаж ажил хийдэг байна. Тэгээд хоолны цаг гэсэн юм байхгүй юу? Шорт нөгөө стад нөгөө хагас зэргийн зохион байгуулалттай чинь энэ бас байж байгаа л гэсэн. За мэдээж станц бол бусад үйлдвэрийн газруудын одоо ялгаатай. Юу гэвэл бидэрт одоохондоо бол том хэмжээний хоригдлоо байхгүй учраас үйлдвэрлэл төрөлд зэрэг явагдаж учраас тийм бол технологийн болгон дүрийн сахилгатай маш өндөр сахих шаардлагатай. Тэгээд энэ бол бас манай 100 цагийн үед бол одоо ажил шинээр орлоо гэхэд одоо 2 удаа амдаад хэлэх тийм ээ. Ер нь бол ажлыг доороос нь хийн. Тэгээд шууд инженер болно гэж ер нь бол баг байхгүй гэж бодож ин доороос л явах. Магадгүй тийм тохиолдох хэрэгсгүй. Гэхдээ доороос явж байгаа систем нь өөрөө тэр хүнээс сургаж ирээдүйн боловсон хүчнээр бэлдэж байгаа гэсэн юм. Томоогийн мэдүүлж, өөрийн төлөвшөлт чадвар явуулдаг тийм ээ. Засвар дээр ч гэсэн ялгаахгүй яг л адилхан. Ерөнхийдөө одоо нэг ашиглал засвар гэдэг бол аюу хацсан магадад шүү дээ. Тийм. Заман хүмүүсээс нэг асуух зүйл юу байна? Оролцож байгаа нь сууж байгаа. Инженерээс асуух зүйл асуух. Санаа зовж асуух байх. Бид чинь чөлөөт байсан шүү дээ. Чинь бол миний мэргэжлийнхаа бүрээс жуулж байна, асууж байна. Ажлынхаа асууж байна. Манай чи курсын төсөл 100-аар хийж байгаа юм. Тэгээд машин хийхдээ ер нь аваар аваар гарч ийсэн. Гаргүй яах вэ? Та тэр аваар би машинаас нэг 2 жил хийсэн байдаг. Тэгээ яг азаарч гэх юм уу ямар ч байсан манай чинь 400-800 таа шүү дээ. 800-8-ийн галаад өгсөн байсан. Тэгээд аваар бас нэлээд надад тохиолж ирсэн. Нэг шин 200 галаад тохиолж гарч ирсэн.
бас надтай холбоотой ч юм гарч ирсэн. Аваар ер нь ямар төрлийн аваар байх вэ? Аваар ч одоо янз янзын төрөл байна. Цалгаанаас үүдэлтэй. Тухайн үед чи манай хүмүүс үлээлийн төхөөрөмж суудаалаагүй хөлбөл хүмүүс шалгаад хэмжээгээр унж жилдээ 30-40 удаа юм бол цалгаа зогсон байдیں۔ Хүмүүс шалгаад унж. Үнэ шалгах гэснээр яг ямар асуултыг манай төрөнд жоо дэлгэрүүлээд тайлбарлаж байна. Одоо яг эдгээр бол ерөнхий үнэ шалгах гэдэг ерөнхий онлын юм ойлголт болох гэсэн практик яг юу болох юм гэхгүй. Яагаад үнэ шалгах гэж зогсож байгаа вэ? Тэгээд хараа энэ жоо бажуулаад байна. Ер нь бол шалгах процессээс гэж ярьсан зүйл болов шүү. Ер нь үнэхээр өөрөө бүтцнээр хасаа хамаарч байгаа. Дээрээс нь нөгөө Т3 гэх температур байгаа шүү дээ. Үсний хайлт температур тий. Тэгэхээр манай одоо гормон шивээ аваад хаж төлж байгаа. Тэгэхээр Т3 температурыг давж гараад шалгах үнс маань үнс шалгах үнс төлөөл бол доош хонж байгаа шалгах буюу шаар мотоо маш их. А нөгөө нь болохоор унаас буюу BCP флаш гэдэг. Тэгэхээр яг тэр флаш халах гадруудаар очиж суугаад температур нь нөгөө Т3-аас гарч байгаа. Хайлаад эхэлнэ. Тэгэхээр дараагийнх нь ирээд суу хайлна. Ингэсээр хэмжээ нэргээд тоогчж байгаа. Тэгээ ер нь бол яг манай зоохны хувьд ярихад миний зүгээр ажилласнаар 85-наас илүү нүүртүүлээд эхлэхэд бол шалгах процесс ерөнхийдөө нэлийн эрчимтэйгээр явагдаад байгаа шүү. Магадгүй 90 хүрээд ирэхээр шалтгаан боломжтой хамаарч байгаа. Тэгээ гормоноос гадна нөгөө дүрлийн хэмжээ нь том болчоод экран олж байгаа. Нөгөө экран олоод тогтсон үнс мөр хайлаад тэрнээ дараагийн хэмжээний мэдчихэж байгаа хүмүүс. Тийм ер нь бол тийм. Тэгээ шалгах процесс маань юу байгаа шүү. Монгол шиг номдэр бол галын бодлын дулааны хүчлээс тэрнээс оноо. Түшний мэдгээр их хүчтэй мэдчихэж байгаа. Тийм. Түшний цагийн зарцуул дулаан гарах чадвар галын бодлын эзлэхэн энэ гурч юусэн шууд хамааралтай байгаа. Манай өвчс сайхан бол өөрөө сая 2 жил практик дээр ажилласан. Энэ зэргийн туссан учраас бас энийг илүү сонирхолтой гэж байна. Чиний өөрөө класс яриад байсан. Тэр ч бас нэг За өвчс сайхан түр танилцуулаад байна. Энэ манай 2018 онд дулаан цэцлээс мэргэжлэр төлсөн миний анги хүүхэд байна. Асан нөгөө компанид ажилласан. Ойлгоомжтой ажилласан. Ойлгоомжтой одоо 2029-ийн 100-700 гарч 2 жил явуулсан. Салаа зурх байгаа. Энэ бас тахтай зурх. Цааш гонцтой. Галын инженерийн маань ярьж байгаа тоос мөрчний гадаад. Тэгээ эндээс бидний бас нэг технологийн өөрчлөлтүүдээс хамаарат бас энэ ясан хүндрэлүүд ямар өөр зүйлс мэдэх боломжтой юм. За ингээд бүтэж байгаа сонсъё. За намайг хатсан зүйлээс хардаг. Би шинжлэх ухааны технологийн сургуульд 2014 онд ирсэн чинь 2018 онд төгссөн. За тэгээ 2018 оны 6 сард амлын дулаан станцыг 51 ордоор дулаан цэцлээс төслөөр диплом болсон. Тэгээд диплом төгсөөд 18 оныхоо 8 сард энэ 2 дахь дулааны станцд тэгээд туслах машин дээр яг эхлээд туслах машин дээр ороод тэгээд ажилгаан болж зоохон машин байсан. За намайг нэг ажил дөнгөж ажилд орсныхаа дараа нэг аваарсан. Энэ яасан бэ гэхээр яг 29 мегаваттын галлаа явжсэн. Тэгээд нүүрс татаад яг нүүрс татчихсан чи юу яа. Ноцоос богино хэлээд шууд барбаных нь одоо усчин шууд ууршаад шууд юу яачсан. Үлээ аваар зогсолт байсан. Тэр нөгөө тэгээд яг тэр үед тухайн үеийн нөгөө юу яаж авч. Яг нөгөө ажил дөнгөж орсныг хэлэх үү. Манд юуг санагдчихсан. Яг нэг аврын калбын татхад гар калбын татхыг дэш ингэ гүйж хажууд яг ингэ бос өөрөө зохио өссөн. Амар чигнаас амар санагдаж байгаа. Салааны дурсны онцлог тийм хайр тийм. Амар чигнаас 29 оны зохиолцсон. Тэр нэг юу гэсэн. Түрүүний шалгагчтай хамаарлаар чам дээр өсөлж байгаа чинь шалгагчсан тохиол байна. Бага одоо 700 ч бас их савлаад жижиг жуухчийг савлгаад байдаг. 29 зуухт ингэ харьцуулахад 29-ийн төшөлтэй шин. 700 дээр болохоор нэг нүүрс тэжээх чинь нөгөө одоо маргач болохоор жингийн хэмжүүрээр нүүрсээ яа. Одоо галаач руу. Тэгээд яг жингийн хэмжүүр нь жоохон савлаад тэгээд буруу заагаад нэг их хэмжээг нүүрс хараа тэгээд нэг шалгаг хэлэхдээ бодож одоо 1100-аас дээш гэх юм дээ. Манай аврын галаатын температур нь 4 хэмжүүр тогтсон. Тэгээд 4 хэмжүүр нь 3 хэмжүүр 1050-аас дээш давхад аваар зогсдог. Яг тэр төсөнд байсан зогсооч.
Танаа бол галын болсон тоод хэсэгт нэг статус өөрөө шалгаж тусч Тийм. шүү дээ. Энэ бол нөгөө хан дээр үсэж байгаа шалгааны Тийм. энэ нөгөө шатлын Одоо нөгөө өөр онцлог. Тийм шатлалт. Одоо наваад болохоор усаа халаалт гэх энэ ч болохоор хоёр бас. За өнөөдрийн ярилцсан дээр бас манай Гамбат инженер оролцож байгаа. Гамбат инженер маань манай Улаанаас станцыг бас төгссөн төгсөж байгаа. За төгсөж станцтай ажиллаж байгаа. Сайнаас төгсөж ажиллаж байгаа тийм ээ. Манай энэ клубийн үйл ажиллагааны дэвтэр оролцсон. Энэ бас хамтарч ажлыг санаа оруулах инженерүүдийн нэг байна. Бас Гамбат инженер зөвхөн техникээр баярлалаа гэж хэлсэн. Энэ үйл ажиллагааны өөрийн санаачлаа гимээр бас энгүүд яг нэг ярилцсан болохоор надад хөшгтэй гэдэг. Өнөөдрийн уулзалтын хүний санаачлаа явж байгаа бас юм зөвхөн хэлээ. За энэ бас инженерээс бас яриа сонсох. Юу гэнэ томборчтой тийм клуб байгуулагдахаас эхлээд бас ажлыг ярилцсан байгаа. Би 2002 онд эрчимчний сургуульд илтэж ороод 2007 онд төгсөөд бол манай ангийн багш даваацсан багш намайг тоглоом болсон нэр 3 дугаар цагтаас оруулж ирж ирсэн. Дараа нь би одоо мандлагч манай төрөлтөнд бас оруулж ирж ирсэн. Дандаа багш нормал ингээл ажил дамжуулаад ирсэн. Тийм болохоор энэ сургуулиас олж авсан мэдлэг чадвар тэгээд энэ төлөвийнхаа төлөө сургуультай ирээд одоо бэлтгэж байгаа боловсруул юм байна. Багтаж гисэн бас нэг бас нэмэр болчихсон гэсэн бодлын үндсэн дээрээс тэгээ багштайгаа хамтраад ажиллах юм. Тэгээд ингээд цаашдаа энэ арга хэмжээ бас илүү том болоод илүү юм өргөөрөнд илүү яг тогтнолын утдаг арга хэмжээ болох байхаа гэж бодож байна. Тэгээ оюутнууд бас энэ асуувал одоо хэдэн инженер төлөв ингээд тослож зүйлөө чиглүүлээд явхад уцаар яриад юм уу одоо захимаар холбогдоод явхад бол бидний нэг хэрэгтэй. Манай хоёр бол клуб дээр гишүүнчлэр байж байгаа. Тэр манай клуб бол ингээд тайлбарууд хийх зарим хүмүүс сайн мэдэхгүй байгаа. Клуб маань үндсэндээ жинхэнэ гишүүнээр суулж байгаа юм. За тэгээд дэмжих гишүүнээр одоо төгссөн шинээр хэлж. За тэгээд хүндэт гишүүн гэсэн юм уран статусаар ингээд гишүүнчлэг байна. За жинхэнэ гишүүн бол сая ойлгомжтой суулж байгаа өөр дэвтэр байгаа юм хамруулж байгаа. Энийг бол бидний илүү бойжуулаад өсгөөд ажил олгогчдойгоо нөгөө талаас одоо төгсөөд өөрийн гэсэн компанитай нөөцөд тодорхой хэмжээний их мэдлэлтэй болсон хүмүүстэй танилцуулж ажил жуулчлалтай энэ зорилгын клуб үндэсний явж байгаа талаас. Тэгэхээр хүндэт гишүүний хувьд болохоор манай клубын үйл ажиллагаа хийхэн хувь нэмэр оруулсан ийм нэр нөлөө гэхэд хүндэтэй хүндэт гишүүнтэй ажиллаж байгаа. Одоо өнөөдөр бол эхний ээлжинд хүндэт гишүүн номер 1 гэдэг одоо манай энэ 313 тогтчууж энэ сайхан сургуулийн боломжийг хангаж ирсэн манай лагч маань хүргэн нөгөө глобал компани зүйл гамбайгаар ах байдаг. Энэ нь номер 1 гэж байна. За тэгээд удахгүй номер 2-ын маань юу вэ? Тэр нь одоо яг үйл ажиллагааг таахан бас харах одоо заалаад явах. Ингээд гэх мэтчнээр бид нар бол хүмүүсээс ингээд татан оролцуулах өдөөх үйл ажиллагааг бас хийж эхлүүлж байгаа юм хэлбэр нь юм байна. Тэгээд цаашдаа бас манай инженерүүдээс бас манай клуб үйл ажиллагааны дэвтэр олсон бас яг энэ маягаар тавиад ингээд хийж туслаад явах сайхан байна. Одоо энэ сонсож байгаа үзэж байгаа бас дэмжиж гишүүн статуст хамаарах төгсөж байгаа одоо хүмүүсээ бас энэ үйл ажиллагаанд өөрийн зүгээс хамтран ажиллах, манай хүүхдүүдтэй хамтран ажиллах нээлттэй ба шүү гэж хэлээ. За ингээд оюутан байх нэг мэддэг чадвар хэрхэн яаж практик нэмэр болж байгаа гэдгийг ярьж. Ялангуяа одоо суралж байгаа хүмүүс юуг анхаарч сурах хэрэгтэй гэдэг. Юун дээр бишгэлийг юу практик явуулчих юм. Цаас байна. Тэгээд яг ажил дээр гараад явахаар өөрөө их сонирхолтой шүү дээ. Манай цэгийн хувьд бол бас харьцангуй арчилсан хэн сайн ажилдаа сайн байна, хэн мундаг байна. Тэрийг нь дэмжиж явдаг гэсэн. Тэс тэрийг нэг хичээх гэх юм бол ер нь байхгүй шүү. Тэгэхээр ер нь бас бүгд л өрсөлдөх шүү дээ шүү дээ. Харьцангуй мэрц зарчим бол яг хэмжээ. Ер нь бол тийм чадж байгаа тийм. Тэгэхээр нөгөө эзэн хичээл заяа хичээл та бүхнээс өөрсдөө ч юм шиг тал. Бүх амьдрал дээр ч гэсэн юм байна. Манай хүмүүсээс одоо
асуухаар юм дөрөв жамтар мэдсэн байх юм уу? Би нэг асууж. За хаагүй. Стац ч өөрөө одоо байнгын тоос шоороо бас нэг ажиллах нь зөв хөслөө шүү дээ. Тэр дээр юм таны эрүүл мэндийн юуны цаашдын нөлөөг үү? Ер нь бол одоо бол мэдгэцсэн юм аа. Миний хувьд. Тий. Бид одоо маск сууж байгаа шүү дээ. Тий. Яг ажил дээр бас яг тийм тоостой орчинд ажиллах гэж байгаа. Тийм битүү орчинд ч юм уу магадгүй тийм орчинд орох гэж байгаа. Хамгаалах хувцас хэрэгслээ. Тийм хэрэгтэй л орчин. Уу тийм. Тэр Найрсан хайч. тэч болов уу гэж. За хүнтэй хаймыг хэрэглээ. Жишээ нь одоо нүүр татах бас яг мас зэрэг тийм Байна уу? Чи юу ажиллаж байгаа чам тушаал өгч байгаа л гэсэн чам айгүй ажиллахны дөрмийн Wi-Fi жоох гэсэн байх. дөрөв төрчихсөн шийдвэрийг чиглүүлэхгүй байх хэрэгтэй. Тийм магадгүй тийм шүү дээ. Гэрэл төлөвгүй газар ажиллах ч юм уу. Ер нь яг тэр уучлаарай яригдчихлаа яхад. Одоо бол харьцангуйгаар нэг үеийн үед бол манай орчинд аягүй сайжирсан шүү дээ. Анх одоо намын жишээл бол дөрмөж 97 8 99 оны станцууд ажиллаж байгаа үед би ч бас оройгоор төсөөлж ажил хийж ирсэн юм шүү дээ. Тэгэхэд бол асуулт чанга байсан шүү дээ. Чиний саяны хэлдэг тоостой орчин чинь жинхэнэ утгаар байсан. Бакалта ороод түрүүгээ татсан тоостой бүлгээр гэсэн юм тэгээд. Одоо тийм биш. Одоо зөвлөгөө маш нэгдүгээр чанарын стандарт шаардлагууд өндөр болцсон, тэрийг мөрддөг болцсон. Тэгээд түүнийгээ дагуулдаг ашиглаж байгаа тэр технологичдыг сайжруулж байгаа. Тэр орчин зүйл ийс өөр болсон. Мэргэжлийн шалтгаан өвчин юм байг. Хаасаагүй тэр бол аль газар ажиллах тийм ээ. Тэр бол ерөөсөө угаасаа тухайн ажлын онцлогоос хамаарат байж байгаа гэж байна. Тэр буруу хангамжийг бол харин цааш байгаа байхгүй. Тэр талаас бол сая инженер ярьж шүү дээ. Манай лайв үзэж байгаа хүмүүсээс асуулт тодруулах зүйл байна гэнэ. Мессежээс асуусан юм байна. Надад нэг асуулт. За төгсөөд та одоо нөгөө шууд очиод ажилд орж байгаа шүү дээ тийм. Тэнгүүд одоо нөгөө таны дээдлэж үе хүмүүс ч юм уу. За шинэ инженер орж ирж байгаа өдргээд одоо танаас ингээд нэг за шинэ инженерийг нэг шалгах юм болох ч өдргээд тиймэрхүү асуулт асууж ирсэн. Эсвэл тийм дээрээс нь ингээд сорж ирсэн юм байна. Тийм сорж ирсэн. Тиймэрхүү юм одоо байна. Ер нь шинээр ажилд ороход нэг хүнднийг зарчмаар юм байна. Багш юм. Багш болно. Магадгүй одоо тийм магадгүй ч байгаа. Ер нь термин зүйл болоод эхлээд эхэлж байгаа шүү. Тэгээд нэг яагаад тэр анхны багш нь багш дээр очивол тэгээд тэр хүн бол одоо хог авах ч юм уу одоо бүхэл ажлын схемийн, тоноолын, байрны дэрний бол бүгдийг зааж байна. За тэгээд саний тэр асуусан одоо яг яригдах гэдэг юм л та. Тэгэхээр яа шалгалт өгөө юу? Олон хүн шалгалт өгөө шүү дээ. Ингээ шалгалтаа. Тэр үед бол яг асуудал байна шүү дээ. Тэгээд одоо би нөгөө шалгалт аваад идэв. Тэгэхээр нөгөө хүн ороод тэгэхээр хиний асуулт асууад энэ нэг ямар хүн байна гэж Төвшин ямар хөө. өө бас алдчихгүй. Тэгээд надаас бол яг тэгж учиргүй тэгж амар асууж байгаа. Чи Одоо утсан чи юм чи. Хоёрын хоёр их асуу юм аа. Би энэ машинист байхад ингээл тэрний жишээ доод хүн Зөв. стартыг хэлгээр би өөрөө ахаар явж явах нь би туслах нь байгаа л. Яг дараалтаа Жоо ингээл ажилчин л баггүй арайны хүн дээр шүү дээ. Шийдвэрийн шууд дараалтаа юм тийм. Одоо дүүр төрсөн чи хамаа болсон чи юу хийж хэрэгтэй шүү дээ. Яг бас магадгүй тэр асуулт нөгөөний толгой бас ажиллана шүү дээ. Зөвлөгөө байна. Чи энэ шахалтан дор аягүй сайн. нэг хөгжүүлээд байгаа юм. Тийм. Цаана сонголт яваа. Саний энэ асуулт асууж байгаа хүн манай клубийн одоо тэргүүн хийж байна. Зугаан цэглаас нацсан. Манай бас нэг сонирхолтой одоо онцлог гэхэд клуб маань аачсан байгаад. Клубийн тэргүүн одоо чи үндсэн дулааны 3 мэрэж байна шүү дээ тийм ээ. Ажил дээр план, зугаан цэглаас станц, дулааны процесс автомат жуулах гэдэг. Энэ бүр аль нэгэн тэргүүн байх юм бол бид тэргүүнд нөгөө хэлсэн байна. За. Тэгээд бид тэргүүн болохоор сонгогддог. Тэргүүн бол шууд бид тэргүүн шууд өөрөө тэргүүн. Өмнө тэргүүн төгсөөд явангууд бид тэргүүн автоматар. Энд салдаад Тэгээд бид тэргүүн бол
дагалж яг та хэд сэний ярьдаг дагалж нэг бүтэн ижил явна шүү дээ. Туршлага хөрөнгөлсөн байна. Тэгээд туршлага хөрөнгөлөөр үйл ажиллагаа мэдээл яаж явах вэ гэж хацсан надад нэмэлтээ болж. Тэгээд дараа нь тэгүн болчихоор би бол заавал дэвтэртэн хэмжээд шаардлагатай гэдэг чинь арга зам олцсон учраас цаашаа зөв ерөнхий зөв рүүгээ аваад заавар аваад явчихсан. Ийм хүү зарчмаас явж байгаа. А дотроо манайх ч бас нэг номын санхтай одоо энэ бол одоо манай багшнаас өгсөн ном сурчгүй байж юм. Сэтгүүлүүд байж байгаа. Тэгээд гадаад хийсэн байгаа л да. Номын тусдаа сурчин тусдаа манай чинь чиний сэтгүүл болоод дугаар ашиглаж бүгд байж байгаа. Тэгээд бас манай номын сан бас та хэдээс ирээдүйс ашиглах боломжтой ш. Магадгүй үйлдвэрүүдээр байх уу дугаарууд нь тань болж тий. Туршны нөхцөлөөс байж. Мөн амьдрах юм байвал бас таньдаж байна. Энэ танхимдаа одоо хөрөө хичээлүүд нь орж байгаа юм шиг. Өөрөө дандаа гадаад нөхцөл орж байгаа. Энд семестр нэг ковидтай маш их цөөхөн байна. Тэгээ манай энэ хүүхдүүд, коллеги хүүхдүүд өсөж байгаа хүүхдүүд нь ашиглаж сууж байгаа. Ер нь зөв хичээл аюул цөөхөн байгаа тий. Цөөхөн байна. Манай нэг диплом хэмжээс. Тэгэхээр нөгөө юу яах вэ? Одоо энэ танхимд тэр өдрийн хэд цаг хичээлтэй гэдгийг ер нь яаж мэдэх вэ? Одоо зөвчгээр харж байгаа. Хойно гадаа наач. Ань бол одоо нөгөө бид үеэр шиг тодорхой бос биш. Одоо ань бол нэг одоо энэ амбай тийм хичээлүүд авах. Тийм цаг орно. Тийм багш орно гэж бодох. Яг нөгөө санахгүй. Скулбийнхаа маань ирээд сүүл ажиллагаа явуулах гад. Хичээл тэгээд авцаар байх юм. Тэрний төлөө тодорхой байдал үүсэх юм болов. Үйлчлүүлээ зарцуулж байгаа. Ерөнхийдөө сургуулийн зүгээс энэ маань албан ёсоор хөлбөөлөөс танд үүсгэсэн байгаа гэж хэлсэн байна. Ихэвчлэн бүлэгүүд нэг юм тооцогдож байгаа шүү дээ. Тэгээд одоо сандаад хэлэхэд бас ажил дээр машинист болоод ирэхэд сонирхолтой да. Манай нөгөө удирдлагын систем бүр автомат болгогдсон. Тэгээд дандаа програм бид 100-аар бид маусаар удирч байгаа гэсэн байна. Ингийн нэрээр. Тэгээд тэнд байгаа логик схемийг гэдэг ойлгоод сураа үйл хийгээд ирэхэд сонирхолтой. Ажил бол сонирхолтой. Гэхдээ хүн өөрөө тэр ажилдаа хийж дур сонирхолтой болсон гэж хамаатай байна та. Тэгээ бас сургалтын шийд байгаа юм байна. Сургалтын шийдэндээ бол бас машин суулж байгаа хүмүүсийн бэлддэг. Тэгээ. Гамбат инженерийн хувьд бол гомны бацаахан инженерийг хийж байгаа. Тэгээ тэрний жоо дээр сууж байгаа. Машинист болж исэн. Тэрний санжаа машинистийн тушаар гараад сарын дараа шингэлсэн байсан. Тэгээ шийдэндээ юу соорж үзээгүй шахуу сууж үзээгүй гэх юм. Тэгээ тэрний жоо дээр явж байгаа шууд машинист болж орж ирчээд суужсэн нэг юм хөвчлөлтэй төгөөд ярьж зүгээр л байсан. Ажил цуг гарсан хоёр машинист нь жижигсэн биз тэгээд. Яг нь яасан гэх нь тэрэн залгах гад. Тэрэн залгах бол ингийн өдөртөн хийдэг ш. Тэгээд яг нь сайн мэдхгүй гэх юм уу лавж асуусан шүү. Яадаг юм бэ? Жижигсэн биз дээ. Би нэг ч тэрэн зааж үзээгүй шүү дээ. Өдөр яасан гэж сарын өдөр тушаал хийж тэрнээ гэж байгаа. Тэгээд машинистаар хийгэлсэн. Тэр чинь нөгөө нөхцөл өөр болж байгаа. Энэ жерч мөн арай алдтай юм шиг. Потенциалтай үнэ асуудал. Потенциалтай гэж тийм. Суурь сайтай байгаа учраас тэр хийж явуулж байна. Олон тэр байна. Тэрс тэрний жоо дээр суусан болгон тэр хэмжээний мэдээ авах гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь бол үндсэндээ одоо нөгөө компьютер тоглоомын машин байдаг байх юм шүү дээ тийм. Тийм. Яг бас тэрний жоо бас юу да бодтой юм их ойлцоо. Тийм. Аварын төслийг үүсгэн зохиог галлан зогсоо тийм би сүүлийн энэ хэдийн дадлага хийх гэж очихдаа бас орсон шүү дээ. Тэгэхээр нэлээд өөрчлөгдсөн байсан. Хуучныг сорьсон байсан тийм. Тийм нөгөө тийм хоёр төслийн отны нэг юу орж ирсэн. Тэгээ би бүр хуучин тэр сорьсныг нь авчих гэсэн чинь тийш дахин руу аваа гэж байгаа. Тийм орцсон байсан. Гараад тарч хэлсэн чинь дахин руу өгсөн байгаа шүү. Танах яг боломж байхгүй. Тэгээд чи зөвлөлтөөс авчих санаа гарсан гэсэн чинь бидний тэрний жоо гэдэг. Тэрний жоо ойлгож байгаа тийм. Сургалтын одоо яг юм симуляцийн лабораторид үндсэндээ яг бодит юм шиг хийх. Яг цогцолж байгаа юм нөхцөл нь удаа аваад ингээд нөхцөлийг бүрдүүлсэн тийм. Тэрнээс урахад бодит нөхцөл болж байгаа. Харагдах байдлыг яг одоо зөвхөн PC тавьчих харагдах байдлыг яг ажлын байрныг биелхэн нөхцөлийн бүрдүүлж тийм. Одоо яг нэг байгаа самбар ширээ бүх юм яг ажлын байрт биелхэн болохоор хүн ажлын байрныг тамдардаг шиг арай нөхцөл өөрчлөгдөж тэгэхгүй байхаар чинь. Манай хэд ч юм уу сайн нөгөө ковидос болоод
Бэлтгэл тал гэж чадаагүй тий. Дижитал Хоёул нэг тийм томцдог гарч байгаа. 2 жил болчихоо. 75. 75 авч чадаагүй таа. Тэр ихтэй Бидний авч чадаагүй. Албаусууд явсан бол ч юм уу өсвөлөөс хамаарах дандаа байна. тэгээд тэнд ч бас нөгөө шинээр машинист болж байгаа хүмүүс сонголцсон. Тийм. Машинистууд бас ирж татлаа юм. Нөгөө зэрэг тахиулахдаа бас таашаад нэг хийж байгаа. Яг нөгөө шинээр болж байгаа юм. Нөгөөдөр бол яг нөгөө татчих байгаа. Татчих байгаа. Сатан цогтой тий. Татлаа гэсэн юм. Яг таны мэрэгжил амьдрал чинь ямар өөрчлөлт гарч ирв? Бидний сэдв өөрөө миний амьдрал гэдэг утгаар одоо амьдрал болж байгаа. Яг хөө тэгээд анх гэр бүл болоход ч одоо тэгэл юу өрчгөл байна шүү дээ. Тэгээд одоо тэгэл амьдрал болжтэй. Энэ ойлгомжтой яг хоо. Ээж нь гараад чинь ингээд Тэгээд ээж нь гардаг байхад ойлгодог байсан. Ээж нь гарч байгаа учраас өдөр ажиллах юм удаж байгаа чухал бас жаа. Шүнөөлөх, нойрох тийм тохиолдлууд гарна л да. Тэгэхээр орой унтахаар чинь нөгөө гэрийнхэн чимэг байх шаардлага гардаг. Тийм юмнууд бол байдаг байсан. манай ч бас нэг тийм байдаг шүү дээ. Гэртээ ихээр чанга яриад байдаг. Ер нь тэгдэж шүү дээ. Наа бол одоо ихэнхдээ би ингээд гадуур явж байхад дэлгүүр хашаар гисэж юм уу тийм. Ордод байх ингээд Чанга дуртай шүү дээ. чимээтэй. Ах ээж ажилд орчоод яг станц дөнгөж ажилд орчоод хүмүүс ам намраад өгөн сонсдог. Тэгээд сүмэлт нь дасаад ихэр нөгөө сонсдог болчихно. Тэгээд сонсоод байгаа нь эсвэргээр өөрөө чанга ярьдаг болчихсон юм байна шүү дээ. Тэгээд ойлоод байдаг тийм. Тэгээд зог бас жоохон чанга үзэх. Яг тийм бол. За манай хүмүүс өшөө асуудал байна. Сонирхоор юм. Өнөөдөр хайцсан болж байгаа цог хүмүүс үргэлж. Баах лава зэд. Яг энэ бол лайв явж байгаа учраас хам бол зөвхөн өнөөдөр олон хүмүүс үзлээгүй. Нөхцөл байдалтай хамааралтай ерөөхдөө яг аргу хоос ингээ хоёр уулын яг утгагүй асуудал учраас бас нэг үзэгчийн зэрэл байдаг тайлбар юм өгсөн шүү дээ. Яг болон лайваар video хийх байгаа. Энийг таад мас зүг болоо. За манай гамбай хэлсний үед ярилцгаа хэлэхээр зүйлүүд юу байна? Тэгэхээр ч ингэж тэгээ ч яг Дүүнэртэй зориулдаг хэлэх юм байна. за одоо мэрэгчтэй холбоотой хиндэг инженери ярьсан дээр жоохон хөгжүүлээд байна. Цахилгаан станц чинь өөрөө нэг даваа талтай юм. Хайгууд энерги хөвөл үзүүлдэг гэдэг чинь. Гэвч агуулгад дотор энерги хими бол явуулаад ам энерги болоод Сайн юм болоо. потенциал энерги болоод тэндээ кинетик энергиээр ажил хийлгээд найрч өмч үйлдвэрлээд явж байгаа. Энэ процесс ингээд нэг юм амрын өөрөөх юм олон юмыг үзээд авахлаар ямар нэг юм жоохон арай өөр талаас нь хөврөөд бодох чадвартай болт юм болов. Би чинь яг зөвхөн чиглэлээр л 5 жил зөвхөн тэр ашигтай юм. Их ажиллаж байгаа. Тэгээд тэрнээс хойш надад судалгааны инженер одоо ч их судалгааны чиглэлээр л ажиллаж байна. Одоо миний яг хийж байгаа нь дулааны гэхээсээ илүү механик мэрэгчлийн салбарын чиглэл болчихсон. Эндээс ингээд харахад жоохон мэрэгчлийн чиглэлээс тэр олж авсан суурь чадварууд өөрөө цаашдаа энэ заавал мэрэгчлийн чиглэлээс өөр ямар ажиллахаа хэрэггүй болчих биш. Харин тэрийг өргөлүүлээд явах чадвар илүү суудаг юм болов уу? Тэгвэл ингээд би одоо яг энэ станцын хэлдэг гэсэн үүсний станцаас өөр газар ажиллаж би ингээд ажлах боломжгүй нэлээд энэ нарийн тэр мэрэгчлэр сурчлаа. Одоо би яах вэ гэдгээс яг энэ сурж байгаа хүмүүсийн оюутнуудын хэдэн хувийн төгсөөд цахилгаан станцд орох юм тийм. Би ингээ өөр юмар явах боломжгүй байхгүй. Ингээд сонсоод эдийн засаг юм уу? Тэр мэрэгчлийг бодвол жоохон нэлээд нарийн мэрэгч. Тэгэхээр тэр тал руугаа ингээд санаад болохгүйгээр ингээд сураад явах дараа нэлээд хөгжих боломжтой өөр тал руу ингээд орох гэсэн би бас дараа нэг эдийн засгаар сурч ирсэн. Тэгээд ч гэсэн ер нь хаа хүнсний үед жоохон бас нэлээд гайгүй байх юм болов уу гэж бодчихсон. Энэ ч бас онцлогтой бидний тийм. Түрүүний галын инженери хэлсэн тэнгийн зураг зүйлүүд үзээд зураг гэдэг чинь сэтгүүгээ ажиллаж байгаа учраас харьцангуй аливаа зүйлийг харах хүнснээр өөр болж магадгүй юм л та. Инженер гэдэг хүн чинь арай бусдыг бодвол төв насах хэрэгтэй юм шиг бас. Тэгэхээр тэр талаас бас
өөрийн чадраа хөгжүүлэх, аливаа энэ хүрүүж очих талаас хатан зөвхөнөөс ариу их магадгүй юм. Асуудал ер нь ажилд орохоор угаасаа л хин ажлын дээр чадж байгаа л юм шиг хэлж шүү дээ. Тэр ер нь PS 3-т ажиллаж исэн, 4-т ажиллаж байхдаа одоо ч гэсэн байгаа байхгүй. Асуудал байгаад асуудалгүй бодлого байдаг шүү дээ. Асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудлыг жоохон инженер хүний нүдээр хараад салбан тушаал инженер биш байсан ч гэсэн энийг ингэл илүү амархан болчих юм гэдэг шийдэл гаргаад энэ талаараа өөрөө ажиллаад хэрвээ нэг хүн их боломжгүй бол тэр шийдлээ танилцуулаад яваад байвал цаашаа энэ эрчимчний салбарт ингээд юу биш илүү тийм тийм хадгалагдсан ивэрээ тийм болохоор хөгжөөд явах боломж нь ч гэсэн яг та бүхний өөрсдөө чинь хүмүүний хандлага чармаалт тэрнээс боломжлоос ч ингээд намайг манай мастрын нэг л хий гэсэн би нэг л хийчихсэн байхад яагаад би хийх ёстой гэж гэдэг хандлагаар хандаа явах юм бол одоо нэг намайг энийг хийх өөрийг хийхгүй гэдэггүй ингээд гэрэн гаав байвал ээж хоол хий гэсэн гэр цэвэрлэгээгүй сууж болохгүй гэрээ цэвэрлэждэг тэр шиг яг ажилдаа ингээд өөрийнхөө зүйл юм шиг хандаад явах бол хааштай яг нэг үлдээд байгаа юм тэр байгууллага гэхээсээ илүү хувь хүнд нь үлдээд идэх юм болов тэр хандлагын төлөвшөөд цаашаа илүү хөгжиж дэвших хувь хүнийхээ хувьд илүү сайн ажиллах юм бас ирээдүйд нь илүү хэрэгтэй гэх юм болов уу гэж байна. Тэр зөв шүү. Энэ бол энэ аливаа зүйл өөр гэсэн хандлагаараа аль болох сэтгэлээсээ гэж ярьдаг тийм бид тэр утгаараа хандах нь өөр эгээр юм ирдэг өөрөө юм чи юу хийж чадах тэр нь өөрөө яг энэ хариу байгаа юм. Түрүү талын дээр хэлсэн миний хэлэх болтойг нь эзэн хичээл за яг чинь байна. Би одоо шанартай таны эзэн би бол багш уу эзэн дээ. За яа чинь нэ таны хичээхгүй багш нь уучлаа хийж чадахгүй таныг дүгий чинь болдог гэж хөргөөр явж чадахгүй. Мэдээж хэн хичээж сурж байна гэвэл үгүй шиг байна шүү дээ. Одоо ажил дээр бол сургалтын чиглэлээр хүмүүс хайрч цэвэрхаа. Тэгээ хаа олон үнэтэй харьцсан л та. Нэг сая комбайнны ярьдаг дээр ярих гэж байгаа гэсэн. Ер нь бол муу гэхдээ муу гэж байна. Тэг яг юу харж ийн гэхээр амьдрал дээр ажил дээр хүмүүсийн ерөөсөө хандлага байхгүй. Яг би энийг игээд болоо гэсэн юм. Нийт сэтгэл. Ер нь тийм. Тэгээд арга цаасан ч юм. Хандлага зөв дээрэс нь хүн өөрөө жоохон сэтгэлтэй л харагдах. Хичнээн муу байсан ч гэсэн хүн тэрийг өстой нөгөө тэнэг биш байдаг шиг. 4-5 шат ойлгож шүү дээ. Ойлгосон юм чинь ойлгосон юм хүн гараа ирж шүү дээ. Муу хүн юус байхгүй. Хандлага зөв байх. Тэг хандлагын ус яхаар гэр бүлийн сөрөг өмчлөг орчих гээд тийм аа бас явдалтай харцаг үү. Ерөөсөө сөрөг өмчлөг харцаг үү холбоотой. Жоо өөрийнхөө хүүхдийг тутам зэдэг шүү дээ. Би зөвхөн ямар ч туршлага байхгүй. Тэгээд ангууд нэг аймаг тагтамж байж тэгээд би одоо ингээд хизээ би одоо 3 дугаар зэрэгтэй ажиллаж болж байгаа чинь. Би хизээ ингээд 6 дугаар зэрэгтэй төлөвлөлтөд 6 дугаар зэрэг хизээ би инженер болох уу? Хизээ би ингээд биш үү гэдэг юм. Жаа хүмүүсийг хаалцах юм ингээд нэг юм ихтгэл бүр алдсан ингээд өөрөөдөө тийм биш ингээд бүр нэг амар тийм холыг харахаасаа уул даун гэдэг ахаас өмнө эхлээд урдаа нэг шалбарын дээр хайрчих хэмжээний байхын тулд ингээд жижиг асуудлыг шийдээд яваад байснараа хүн дараа нь одоо том инженер боллоо. Том асуудлыг шийдэх чадвартай болно гэх биш. Өнөөдөр энэ шууд инженер болох юм бол тэр хүн яг тэр хүний шийдэж байгаа асуудлыг шийдэх чадамжийг хэвлэлтэй. Одоо ихгүй ингээд харахаар ингээд би инженер биш юм чинь ч юм уу би дарга биш юм чинь гэдэг байдлаар биш. Хандлагаасаа өөрийгөө багаар хөгжүүлж явахаар байгаа тэр хүмүүс яг бид нар шиг багтан байж байгаа юм. Хөгжүүлж явахаар байгаа тэр хүссэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс албан тушаал өгчхөөр ингээд одоо намайг өндөр хэлхээ авах шийднээ нэрлээд ч би юу ч хийж дийхгүй юу. Эсвэл багаар өөр сэтгэлцээр байгаа тэр төвшөнд хүрч байгаа гэдэг бодох хэрэгтэй. Одоо л ер нь жоохон хичээгээд явах угаасаа яг манай салбарт бол яг шинэ салбар хүмүүстэй бол нэлээдтэй салбар л гэж байна. Жишээ шүү дээ.
амьдрал дээр. Аа. Манайхад төгссөн ч гэх юм уу тий. Аа. Тэрнээс бүр хамаагүй дээр арга төгссөн. Дунд сургууль төгссөн. Аа. Ялгаа юу вэ гэхээр нөгөөх нь нэрэлттэй, Аа. сэтгэлтэй илүү их уншаад өөрийгөө хөгжүүлээд байгаа. А нөгөө төгссөн юу ч уншихгүй харахгүй байна. Уншсан бол үнэлээ байна шүү дээ. Тэгэхээр хар төгссөн одоо дунд сургууль төгссөн хэрнээ инженерийн боловсролтой хүмүүс хамаагүй илүү зөндөө. Тэгэхээр тиймээс хөөгнөөсөө хамаарч байгаа. Өөрөө орлого байна тий. Хандлага сэтгэл хандлага. Лам ажил хийхгүй чадвар мэдлэг хоёулаа ажил. Тэгэл өөрөө. Мен бодоод диплом онцлоод өөрөө хичээхгүй бол ажиллаад сууж шүү дээ. Тийм үү? Тий. Өөрийн толгойн зүйл 30 10-ны зүйл байхад манай болохоор 10 жилийн 7 жил сурсан босолтой. Агийн дараа тийс 31 ахын төлөвлөсөн байрлал төлөвлөж байгаа. Тэгээд тэнд агийн дараа тэгээд босол юм яаж хийж байгаа тэдний техникч өөрөө дийдэн гарна шүү дээ. Энэ нөхрөөс. Тэгээд тэр нөхөр нь одоо манай одоо нөхөр коллеж төгссөн нөхөр хөөжлийн конкурсын хийж. Нөхөр хурцээр зураг уншсан. Дулааны шүмжүүлж авахсаж зураг уншиж чадахгүй. Тэгээ манай зарим нь аав болохоор бүдийн мэдчихэд амьд дааг дээр нөхөр үнэлээд хэлэх нөхөр хийж чадахгүй. Тэгээ нөгөөх нь 7 хоногийн дараа доош орсон шүү дээ. Эсвэргээр ажиллаж чадахгүй учраас. Тэгээд эсвэргээр нь аав дарна болоод нөгөө ажлыг хийж байгаа. Тэгээ манай аав тэндээс надтай тэгс. Энэ мэдхээс тэмүүлж байгаа. Сурч гэж тэмүүлж байгаа. Өөрийгөө голдуу хэрэгтэй. Нөгөө номын гол болж байна. Дипломын гол болж байна. Ийм байдлаар яг энэ шиг болдог гэдэг. Тэгээд ярьдаг. Тэгэхээр эндээс аюу харж байгаа нөхөр яг сая инженер болж байна. Өөрийгөө ажиллах. Би танаас хэлж байгаа. Ажил маань нэг ч хүмүүс их юм сурч байгаа. Тийм учраас бол энэ надаас илүү мэддэг. Энэ хүнд гэж ерөөс өөрөө голж болохгүй. Би яагаад чаддгүй. Би яагаад мэдгүй. Өөрийгөө ажиллах.